Forza Milan, Forza Mongolia. Forza Milan e Forza Mongolia. Your teams played very well. Forza Milan. Хиймэрлэг Монголын золтой ард түмэндээ энэ сайхан үчийн мэндийг хүргэе. Италиг дайлаар морцсон цуврал нэвтрүүлгийн 2 дугаар дугаар эндээс эхэлж байна. Яг одоо бид Италид байсан зочид буудлаасаа Сан Сиро цэнгэлт хүрээлэн рүү явж байгаа замыг маш хурдтай байдлаар харуулж байгаа сонирхолтой дүр зургийг харж байна. Ингээд 80,018 үзэгчийн суудалтай Сан Сиро цэнгэлт хүрээлэн ямар байдгийг одоо бүгдээрээ мэдэрцгээе. За ингээд Сан Сиро цэнгэлт хүрээлэн бид харж байна. 80,000 үзэгчийн суудалтай маш олон арга хэмжээ дэлхийн аваргын тоглолт, Европын аварга, за мөн одоо аврагуудын лигийн финал, Европа лигийн финал гэх маш олон тэмцээн уралдаан болж ирсэн Сан Сиро цэнгэлт хүрээлэнгийн гадаа орон нутгийн цагаар, Италийн цагаар одоо 14 цаг болж байна. Бид 15 цагаас тоглолтоо үзнэ. За та бүхний мэдэж байгаачлан AC Milan улирлыг 6 дугаар байранд үргэлжлүүлж байгаа. Тэд өнөөдөр 3 оноо авч чадхаваас Фиорентиноос 4 оноо тасрах буюу эргэжил Европ тоглох хэрэгээ баталгаажуулна. Гэхдээ мэдээж аврагуудын лиг биш, Европа лиг. За ингээд эргэн тойрны байдлыг бид харж байна. За өнөөдөр бас Сан Сиро цэнгэлт хүрээлэнд улирлын сүүлчийн тоглолт болж байгаа учраас 80,000 үзэгч дүүрэх болов уу гэж миний хувьд бол таамаглаж байна. Бүгдээрээ юу болохыг дотор ороод харна. За ингээд маш сонирхолтой, үзүүштэй, гайхалтай тоглолт бидний хүлээж байгаа. AC Milan эсрэг Болония. Манай цагаар 21 цагаас, за энтхийн цагаар 15 цагаас тоглолт болно. За ингээд AC Milan-ыг дэмжигчид бас хүмүүс бол харагдаж байна. За цэнгэлтийн эргэн тойронд мэдээж одоо өмсгөл, зүүсгэл, янз бүрийн тоглоом, хөл өмгтэй холбоотой бүхэл зүйлийг зарж байгаа. Мэдээж хар улаан өнөөдөр тоглолтоо хийх учраас сонирхолтой. Үзэгчид бол бүгдээрээ одоо хар улаан өмсгөлөө өмсөж хүрэлцэн ирсэн байгаа дамжиггүй. За ингээд агуу Сан Сиро цэнгэлт хүрээлэн AC Milan тоглох болохоор энэ цэнгэлт хүрээлэн Сан Сиро нэртэй болдог. За Интер Милан тоглох болохоор Жузеппе Меаццо болдог байгаа. За ингээд яг одоо дотгошоо орох гэж байна. Дотгошоо ороод за тэгээд бид нар одоо VIP-гаас бас тоглолтыг үзэх юм алтан азтай завшаан зохиолдсон байгаа. За ингээд бид нар цэнгэлт хүрээлэн рүүгээ тиктэй уншуулад ороод ирлээ. За тэгээд энэ барилга байгууламж за 80,000 үзэг суудаг цэнгэлт хүрээлэн гэхлээр одоо бас үнэхээр миний тойнд бол орохгүй. Ийм том цэнгэлт хүрээлэнд анх удаага орж ирж байна. За өмнө нь Америк нэгдсэн улсад байрлах одоо Бостонгийн Fenway Park-д бол очиж ирсэн. Гэхдээ тэр бол одоо нөгөө бейсболын цэнгэлдэх, хөл өмгийн цэнгэлдэх гэдэг бол шал өөр. Тэгээд одоо ингээд ерөөсөө за стол сэтгэл хөдлөл бол дээд зэгтэй байна. За ямар ч бас өнөөдөр ингээд хамтдаа цэнгэлт хүрээлэн яг би бас та бүхэнд бас энэ мэдрэмжийг хуваалцахын тулд бичлэг хийж байгаа. Тэгээд яг одоо хамтдаа бүгдээрээ ороод яг ямар шатаар дээшээ гарч яг яадгийг нь бас харъя. Та бүхэнд бас сонирн байх болов. За тэгээд энэ дашрамд бас энэ гайхалтай боломжийг олгож байгаа SPS Louis, BSB, Easy Photo цэгмээний хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. За энэ шкаф шиг залуу биднийг бол хариуцсан авч явж байгаа. Өнөөдөр VIP руу хөтлж оруулна. За ингээд яг Миланы AC Миланы ориг өмсгөлүүд бидэнд харагдаж байна. За үн өртгийн хувьд ерөнхийдөө 119 евро гэж байгаа юм байна. За манай Монгол мөнгөөр одоо нэг 2700-аар хүрч үлээ. За бараг нэг 300 мянга орчим төгрөг байгаа юм байна. За ингээд энд Сан Сирогийн Миланы одоо дэлгүүр дотор одоо мэдээж байхгүй юм байхгүй. Бүх өмсгөлүүд за энэ цам цэцгэл 100 евро гэж байгаа юм байна. За энэ өмсгөлүүд за өмсгөлийн энэ юу материал бол бас шал өөр юм байна шүү манайхаа. За энэ бол 89 евро гэсэн өмсгөл байна.
За тэгээд өөр гоё хямдарсан өмсгөлүүд байна уу? За энэ цамц 89 евро юм байна. 90 евро юм байна ойролцоогоор. Эндээс бас хөөрхөн бэлгүүрийн оосор таны цаг бугуйч зэргийг бол авч явах юм байна. Энэ бөмбөгнүүд бол 20 евро гэж байна. Европод игийн албан ёсны бөмбөг юм байна. Бөмбөг үстэй. Байдаг л зүйл. За ногоон өнгөхийн өмсөлийг хэдүүд бас үнийг нь сонирхож чинь. Цагаан өнгийн алтан шаргал өнгөтэй бас гоё өмсгөл байна. За энэ 90 евро гэж байгаа юм байна. За энэ өстой гоё өмсгөл байна да. Нөгөө Реал Мадридын 2012 оны өмсгөлийг санагдуулсан. Энэ бас 90 евро гэж байгаа юм байна. Гоё өстой материал дээр бол үнэхээр тасалхай юм байна шүү. За. Bonaventura. За энэ бас гоё сарвчтай малгаанууд байна. За энэ өстой гоё малгай байна да харин. 25 евро гэж байна. Бараг энэ малгайг авчихдаг юм билүү. За гарч ирээд энэ малгайг авнаа. За сая дэлгүүрийг нь үзсэн одоо бүгдээрээ үргэлжлүүлээд VIP хэсэг рүү ороход бэлэн болж байна. За би бас та бүхэнд яг одоо нөгөө бүх үйл явцыг харуулахын тулд ингээ бичлэг хийгээд байгаа. Тэгээд яг гар дээрээс бас гар утсаасаа 4K-гаар бичлэг хийж байгаа учраас жоохон хөдөлгөөн ажиглагдаж байгаа. Энэ дээр бас хөлцөл бичиж. За талбайр бас халаалтанда тий амар орж ирж байна. За ингээд match. За нүүл явсан ингэж VIP руу орохдоо ингэж ордог юм байна. За ингээд дэшгээ гарна. За сая бас тоглолтын яг халаалт эхлэж байгаа үйл явц бидэнд харагдчихлээ байна. Туухгүй. VIP скор орно. За тэгээд сэнгэлтгийг та бүхэнд харуулнаа яа. Сэтгэл хөдлөж чинь үнэхээр сайхан байна. 0 байна. Тэгж. Ван баста. За ингээд сэнгэлтгүй орж ирлээ манайхаа. If you want to make some picture after, you can go down because we are upstairs here. За ингээд AC Milan-ын Алтар Сан Сиро цэгэд хүрээд тавтай мөрөд. Өдөрбүн би спортын ноён өргөд тэгдэг. Эдхийн 7 тэрбумны 5 тэрбум хөлбөмбөг таатай дуртай. Ядчил Paolo Maldini, Andrea Pirlo, David Beckham, Zlatan Ibrahimovic, Ronaldinho, Maldini, Nesta, Gennaro Gattuso, Clarence Seedorf, Ricardo dos Santos, Kaká гэсэн гайхамшигт AC Milan-ы тоглогчдын нэрийг мэддэг байдаг юм аа. За үзэгчдээ эргээд унтж байгаадаа баяртай байна. Эспресс телевизийн хөтлөгч Амгалан. Мөрөнд бэлдэх юм байна. Яг одоо би Италиг дайлаар мордсон нэвтрүүлгийнхаа хүрээнд AC Milan-ы San Siro цэглэлд хүрээлэнд зогсож байна. 80,000 үзэгчийн уухай тун удахгүй ихсэн. Одоо орон нутгийн цагаар 40 минут болж байгаа бол 2 цаг 50 минутаас эхлээд тоглолт байдар гарч ирнэ. Мэдээж 3 цагаас тоглолт эхэлнэ. За яг одоо миний ард AC Milan-ы тоглолтчид бол би халаалтаа хийж байгаа дүр зураг харагдаж байна. Өнөөдөр тэд Serie A-гийн 10-аас хойш байранд бичигдэж байгаа буюу өгцөлтийн 200 рангс дэва Болони багийг талбай дээр хүлээн авна. Миланы дерби 2 багийн хувьд үлрэлэн жоохон тааруу үргэлжилж байгаа. Интер Милан 8 дугаар оронд байгаа, AC Милан 6 дугаар оронд байгаа. Гэхдээ AC Милан өнөөдөр 3 оноо авч чадах юм бол Фиорентиногоос 4 оноо илүү болоод үлрэлийн төгсгөлийн тоглолтод ямар ч ач холбогдолгүйгээр тэд Европын их халаалт байгаа. Мэдээж AC Миланыг манай үзэж мэдж байгаа. Тэд шинэ эдиттэй болсон хятад эдиттэй. За хятад эдитийн хувьд одоо ирэх үлрэлээс эхлээд багтаа анхаарал тавина. Цоошин тамирчдыг авна гэж хэлсэн. За ингээд тун удахгүй тоглолт маань эхлэх гэж байна. Өнөөдөр тэд Болони багийг угтаа авна. За AC Миланы хувьд одоо ер нь бол манай үзэгчдийн таньдаг мэддэг тамирчид тун цөөрсөн ч гэсэн Bonaventura, за Gianluigi Donnarumma гэдэг одоо гайхалтай шилдэг тамирчид мэдээж одоо манай Япон улсын төлөөлөг Keisuke Honda бас байгаа. За ингээд тун удахгүй тоглолт маань эхлэх гэж байна. За бүгдээрээ тэгээ тоглолтынхаа үйл явц руу хамтдаа шилжиж 80,000 үзэгчийн уухай ямар байдгийг бид та бүхэндээ мэдрүүлэх бол Италиг дайлаар морцсон нэвтрүүлгийг
хийхэд гүн тусалцаа үзүүлж байгаа SPS HD телевизийн хамт олон BSP компанийн хамт олон Easy Photo CGM-ийн хамт олон бүгд маш их баярлалаа гэж хэлье. Ингээд бүгдээрээ дараагийнхаа одоо завсарлагаанаар эргээд уулзсан. BSP Expo 2017 энэ зүүнний хамгийн том хямдалтай, бэлэгтэй, суглаатай үзэсгэлэн худалдаа. Өдөр бүр 3 азтан нийт 21 супер азтан додорч өссөн бараагаа газар дээр шуурхай зээлээр авч орой бүр амьд хөгжмийн хамтлагуудын тоглолтыг үн төлбөргүй үзэж сонирхон төрөл бүрийн хөгжөөн тоглоом, караоке дууны тэмцээнд оролцож брэндүүдийн бэлгүүдийн эзэн болоорой. BSP Expo 2017 зурдугаар сарын 3-наас 9-нд тусгаар тогтнолын талбай. За ингээд бид San Siro цэнгэлт хүрээлэнд ороод ирснийг манай үзэгчид түрүүний хөтөлтөөс бол харсан байх. Тоглолтын өмнөх одоо амьд зүлгэний усалгаа яг одоо явагдаж байна. За манай зарим үзэгчид бас Европод амьд зүлгэн дээр тоглолт юм болов, хиймэл зүлгэн дээр тоглолт юм болов гэж гайхаж хийж магадгүй, мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл Европод ялангуяа San Siro цэнгэлт хүрээлэн бол амьд зүлгэн дээр тоглож байсан. 1925 оны 12 сард энэ газар бол яг San Siroгийн мэдлэлт бол шилжээд 1926 оны 9-р сарын 19-ний өдөр San Siro цэнгэлт хүрээлэн албан ёсоор үе таалгаа нээж байж за тэгээд 80,018 үзэгчийн цэнгэлт хүрээлэнтэй энэ том цэнгэлт хүрээлэнд бол Сериагийн 37 дугаар тойргийн AC Milan болон Болонио багуудын тоглолт яг одоо эхлэх бэлэн болж байна. Ингээд Өкөрдөн бяцхан академийн хүүхдүүд хоёр багийн яг үндсэн тугийг барьж гарч ирсэн. За ингээд тун удахгүй гарааны тамирчид гарч ирэн. За миний хувьд бол яг энэ цагаан хувцастай хүүхдүүд гарч ирдэг хэсгээс тоглогчид гарч ирэх болов гэж их гордож хүлээж байсан боловч тийм зүйл болоогүй. Яг төв хэсгээс бол тоглогчид гарч ирсэн. Ингээд бүгдээрээ гарааны бүрэлдэхүүн хэрхэн зарлагдж байгааг хамтдаа харъя. За ингээд AC Milan-ы гарааны бүрэлдэхүүнийг ордон танилцуулах бэлэн боллоо. Хаалган дээр 99 дугаартай Gianluigi Donnarumma хамгаалт Gerard Deulofeu Everton тоглож ирсэн. 9 дугаартай Gianluca Lapadula Romagnoli харагдаж байна. 15 дугаартай Gustavo Gomez багийн ахч Montolivo яа тэгээ тоглолтын нөхцөл байдал сая бол яг нэгдүгээр үед бол тоглолт өнгөж эхлээд Карлос Бако болон Монтоливио нарын довтлогоо амжилттай болсон боловч харамсалтай талбайн төвд алдаа гарсан гэж зогсоосон. За зүүн жигүүр тоглож байгаа Gerard Deulofeu манай үзэгч мэдж байгаа Everton зээлэр тоглож исэн. Энэ залуугийн хувьд бол бас тимч сайн тоглолтыг эхний 15 минут 12 минутын дараах байдлаар үзүүлэхгүй байна. Яг одоо бөмбөг аваад хоошоо өгсөн. За тэгээ өнөөдөр бас San Siro цэнгэлт хүрээлэн 80,000 үзэгчийн судалтай энэ цэнгэлт хүрээлэн улирлын сүүлийн тоглолтоо цэнгэлттэй хийж байгаа ч гэсэн Милан ерөн сүүлийн жилүүд их тааруу амжилттай байгаа. За дээрэс нь энэ улиралд одоо дөнгөж 6 дугаар оронд ороод дуусгаж байгаа учраас үзэгчид бол ямар ч байсан пиг дүүрсэн зүйл бол харагдахгүй байна. За яг ультра фанатуудыг бол одоо манай үзэгчд харж байгаа. За ер нь бол бага өстө мундаг дэмжиж байна. Зохион байгуулалттайгаар. За тэгээ яг ультра фанатуудын урд нь одоо бүлэг бүлгийн ахлагч нар зогсоод яг фанатуудаа бол удирдах чиглүүлж байна.
За ультрануудын хувьд бол тэгээд ер нь тоглолт дуусал бага дэмждэг. Дээрээс нь баг нь хідээр шожирч ирсэн хамаагүй бага нүргэлэн дэмждэг ийм фэн клубийн үйл ажиллагаатай фанатуудыг шилж болно. За отон тоглолтод байгаагүй байна. Ёстой сайхан боломжийг салхинд хийцгэлээ дээ. За Карлос Баккагийн үнэхээр гоё дамжуулт сая явсан. Албан төвөөс товтлоо ихлүүлээд отон тоглолтод бол байгаагүй. За ёстой гоё боломжийг Пирар Делефео товтлоо ихлүүлсэн юм байна. Алдаж дээ. За ер нь 8 орчим метрээс хаалгаанууд огшиж чадсангүй. За бүгдээр булангаас Миланчууд ямар тоглолтыг хийж голдож чадах нүггүй юу хараа. Тоглолтын 18 дахь минут үргэлжилж байгаа. За Миланы булангийн цогцолт гой орж ирсэн. Хаалгач бөмбөгөө алдсан. Хоосон хаалганд дэмжиж чадсангүй. За өстой гой довтлооны хөлбөр байлаа да уг нь. Хаалгачийн алдаа гарах төглөө сая. Гэхдээ бас эцсийн мөчөд амжилттай бол бөмбөгийг авч чадлаа. За ингээд тоглолтын 1-р үе дуусч байгаа дүр зургийг бид харж байна. За ерөнхийдөө бол одоо 1-р үе их уйтгартай, Болоньогийн давуу тал ихтэй. AC Милан бол ер нь маш муу тоглосон 1-р 45 минутаас. Үзэгчид бол ер нь 1-р үед бол багтаа бол үнэхээр сэтгэл дундуур байсан. За тэгээ ер нь үзэгчдэд зөвлөж хэлгээд дараагийн удаа та бүхэн ямар нэгэн том цэнгэлтэд тоглолт үзэхээр бол яг энэ хаалганы ард байгаа хэсэгт тоглолт үзээрэй гэж бас та бүхнээсээ зөвлөмөр байна. За одоо яг дэлгэцний зүүн хэсэгт тэр AC Миланы академи хөөрхөн хүүхдүүд бол гарч ирээд яг тоглолт эхлэж байгаа юм шиг одоо үзэгчтэйгээ алгадчихад мэдчлээд эхэлсэн. За улмаар ингээд бэлтгэлдээ бол нэгэн эсрэг нэг гарч ирээд тоглосон. За хүүхдүүд бол маш амжилттай нэгэн эсрэг нэг хоорондоо тоглож эдгээрийг бол одоо дасгалжуулагч нар нь амжилттай бэлдэжсэн юм, тактика бэлдэжсэн юм зүйл бол харагдажсэн. За ер нь бол нэг 8 настай, 9 настай, 11 настай хүүхдүүд энэ дунд бол харагдаж байхад үнэхээр авьяаслаг үндсэн одоо техникээ маш сайн сурсан юм хүүхдүүд харагдажсэн. За мэдээж эдгээр хүүхдүүдийг ультра фанатууд одоо хагас цагийн завсарлагаанаар ч гэсэн дэмжиж байгаа дүр зураг бол бидэнд бас ажиглагдаж байлаа. За эдгээр хүүхдүүдийг яагаад энэ цэнгэлт хүрээлэнд яг энэ тоглолтын дундуур 15 минутын завсарлагаанаар ингэж бэлдэж байгаа юм бэ гэхээр эдгээр хүүхдүүдийн ердөөсөө сэтгэл зүй дээр нь ажиллаж байгаа. Сэтгэл зүйг нь одооноос нь эхэлж бэлдээд маш сайн болгоод мэрэгжлийн түвшинд аваачаад улмаар 5 жилийн дараа 10 жилийн дараа эдгээр хүүхдүүд сансируу тоглоход энэ цэнгэлтийн уур амьсгалыг мэддэг, энэ цэнгэлтийн одоо нөхцөлийг мэддэг юм болтон. За ингээд тоглолт дуусаад хожил байгуулсан бол заавал одоо үзэгчид фанатуудтайгаа баяраа хуваалцдаг тэрийг хүртэл хийлгэж байгаа. За ингээд мэдээж Сансиро цэнгэлт хүрээлэнд цугласан хөөрхөн бяцхан хөөрдөм Итали жаалууд бол одоо Forza Milan гэж одоо бас миний камерыг харах бүртээ бол ойрлж байсны нэг хэсгийг сая бид бол харлаа. За ингээд ультра фанатууд 1899 оноос хойш эхлэлтэй AC Milan багийн ультра фанатууд бол энэ багийн хамгийн том төлөөлөл хожсон ч хожигдсон ч энэ багийн бол салшгүй фэнүүд нь байсан. За тэгээ энэ тоглолтод ч гэсэн фанатуудын бол уухай нүргэлэн бол дэндүү сайн мэдрэгцэн. За ингээд 8-аас 12 насны одоо өсвөрийн академи хүүхдүүд маань тоглолтоо хийгээд үзэгч фанатуудтайгаа мэдлээд ингээд албан ёсоор бол гарч байгаа дүр зураг харагдсан. За миний хувьд бас тоглолтын явцад Шведээс ирсэн одоо Томас хэмээх залуутай AC Milan-ы үнэнч фанат залуутай бас цөөн хором ярилцаж амжсан байгаа. Тэгээ битгүүрийг яг энд ярилцаа дараа нь үзэгчийн суудал дээр ярилцаа дуусч байхад бол эрдээр нэмэхэд 3 дахь минутанд Лападулагийн гол бол орсон байгаа. Тэгэхээр тэр гол яаж орсон битгүүрийг ярилцж байхад яг юу тохиолдсныг та бүхэн үргэлжлүүлэн бас хүлээн авч үзэх боломжтой. How many years did you support AC Milan? From 87. 1987. Why did you support that team? Because I liked a lot Van Basten. Marco Van Basten. And then I started to support them and I've been supporting them since. So Your teams played very well. So 3-0, score 3-0. yeah. What's on your mind right now? No, I'm happy because I know that Milan will play playoff for Europa League. So I think this is a good moment. This will be the change for Milan. So next year they will be stronger and stronger, and we will see them in the Champions League. Okay. Thank you so much. Good luck. Thank you. Okay. Hello Mongolia. Come here, everybody, and follow Milan Football Club. Okay.
Thank you. Okay, welcome. За ингээд тоглолтын явцаас тоглолтын гоолуудыг бид харж байна. Эхний гоолыг Herrera Deulofeu оруулсан. 1994 он төрсэн Испани залуу энэ үлрэлийн 17 тоглолтод оролцохдоо 4 дахь гоолоо инхүү шигтгэж чадсан. Тоглолтын дурс сунгарсан Herrera Deulofeu орууллаа. За тэгвэл тоглолтын 2 дахь голыг Япон тамирчин Keisuke Honda оруулсан. За мэдээж Honda гэвэл 1986 он төрсэн энэ залуу. За тэгвэл тоглолтын 3 дахь голыг Gianluca Lapadula гэж 90 он төрсэн Итали залуу ийн оруулсан. Lapadula гэвэл үлрэлийн 8 дахь голоо оруулж чадсан юм а. Ингээд AC Milan 3, Bologna тэг. AC Milan Европын эрхээ халаалсан. За үзэгчдээ ингээд AC Milan Bologna багуудын тоглолт маш амжилттай, маш гайхалтай байдлаар үргэлжлэж байна. Тоглолтын оны харьцаа 3-1 байна. Тэгээд 3-1 болохоор ерөнхийдөө энэ хамгаалалт бол их одоо юу гэдгийг үзэгчдэд боломж олгодог. Үзэгчдээ ингээд энэ хэсэг рүү орж ирж тоглолтоо үзэхийг зөвшөөрдөг гэх юм уу? Ийм үйл ажиллагаа болдог юм байна. Тэгээд бүх үзэгчид яг энэ хэсгээр гарч ирээд тоглолтоо үзэж байна. За тоглолт бол үнэхээр галзуу болж сая эхний гоолыг за ингээд үдсэн цаг ийхүү өндөрлөж AC Milan албан ёсоор Европа лигийн эрхийг авч байгаа үзэгчтэй. Энэхүү гайхалтай боломжийг яг энэ цаг мөчид олгож байгаа BSB-ийн хамт олон SPS Luiz, Easy Photo цэгмэний хамт олон бүгд маш их баярлалаа. За ингээд үнэхээр гайхалтай тоглолтыг бид San Siro цэглэлгүүрээр ингээд хамтлаа үзлээ. Хамтлаа бүгдээрээ баяраа тэмдэглэе. Хамт үзэгчдэд баярлалаа. Италиг дайлаар морцсон нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Мэдээж миний хажууд манай багийн гишүүн Гантая зогсож байна. За юуны өмнө өндөр мэндийг хүргэе. За энэ өндөр мэнд рүүгээ үзчихтэй. За AC Milan-ы тоглолтыг Италид ирж үзлээ. Гантаягийн маань хувьд одоо BSB-гийн шилдэг ажилтан болж шагнуулаад те. Тэгээ энд Milan-ы тоглолтыг үзсэн. Ерөн сэтгэл ямар байна? Энэ том цэнгэлт хүрээлэнд орж ирээд. Сэтгэл айгу өндөр байна. Айгу гоё тоглолт олж өндөрлөө. Яг хажуунаас нь үзэхээр айгу гоё. Яг хөлбөмбөг. Ямар ч хүндтэй болохоор спорт. BSB-гийн ямар салбарт ямар албан тушаал эрхэлдэг вэ? Менежер гэдэг, дэлгүүрийн менежер. Дэлгүүрийн менежер аль дэлгүүр? 13 салбар. За тэгээд ингээд одоо маш гоё тоглолтыг үзлээ. Итали орныг үзсэн. Ер нь Италид өмнө нь 2 удаа ирж ирсэн те. 3 удаагаа ирэхэд дахиад шинэ мэдрэмжийг авсан баг. Мэдрэмжээсээ хуваалцвал. Ер нь бол айгу гоё тайван амгалан. Тэгээд айгу гоё загварын хот болохоор ер нь ирэх айгу дуртай гэдэг. Европт айгу дуртай болсон. За одоо тэгээд анх бол ингээд хөл өмг мэддэггүй байж байгаа. Одоо AC Milan-ын талаар нэлээд мэдээлэлтэй болоод бүр Jersey-г нь олоод аваад өмссөн байна. Ер нь цаашдаа одоо Milan-ыг дэмжих үү те? Дэмжин. Сая айгу дэмжсэн. Италиг дайлаар мордсон сувар нэвтрүүлэг маань та бүхэндээ амжилттай үргэлжлэн хүрсээр байна. За ингээд миний хувьд яг одоо Италийн Милан хотын хамгийн том цэнгэлдэх, за Италийн дэлхийн хамгийн том цэнгэлтгүүдийн нэг San Siro цэнгэлтгийн гадаа зогсож байна. Дүнгийн сая тоглолтоо үзээд гараад ирлээ. AC Milan өрсөлдөгч Bologna 3-1 харьцаатайгаар хоцсон. За тоглолтын голуудыг Honda, Herrera Deulofeu нар. За 90 дэх минутанд нэг тамирчин оруулсан. Тэгээ бужигнаан болоод нэг хүнээс яриа авч ирснийг хэлэхүү. Хин оруулаад юу болсон мэдэгдээгүй өнгөрчлөө. За гэхдээ үнэхээр одоо гайхалтай тоглолт боллоо. Тэгээд Миланы хувьд энэ тоглолтод хоцсноор эх жил Европа лиг тоглох эрхээ баталгаажуулж чадлаа. Тэд 38 дугаар тойрогт хожигдсон ч, хоцсон ч, тэнцсэн ч ямар ч ялгаа байхгүй. Арын багаасаа 4 онооны илүү болж чадсан. Ийм учраас тэд 6 дугаар ойронд орж байгаа юм. За тэгээд ер нь бол энэ тоглолтын гоолуудыг оруулсан Honda болон Deulofeu нар тоглолтын турш ялангуяа Honda сэлгэнээс орж ирээд Deulofeu ихний 45 минутанд маш тааруу тоглосон мөртлөө өөрсдөө класс байдгийг харуулж улмаар гоолдож чадлаа. За тэгээд манай үзэгчд маань бас анзаарж байгаа энэ San Siro цэнгэлт хүрээлэн
1899 оноос хойш Милан одоо үүсгэн байгуулагдсан цагаас хойш хамт энэ цэнгэлдэх хүрээлэн оршин тогтнож байна. За улмаар одоо үнэхээр одоо гайхалтай энэ цэнгэлдэх хүрээлэн өнөөдөр багийн фанатууд 2016-аас 17 оны улирлын хамгийн сүүлчийн хожлоо. Улирлын сүүлийн тоглолтоо хожлоор өндөрлүүлж чадлаа. Forza Milan! 1 2 3 Forza Milan! Thank you so much. Forza Milan! Allez! Thank you. Forza Milan! Forza Milan! Forza Mongolia! Forza Milan! Forza Mongolia! Grande! Thank you. Grazie. Forza Milan and Forza Mongolia. Yeah. Okay. Thank you so much. Thank you. Great guys. Forza Milan, Forza Mongolia. Yay! I say 1 2 3 Forza Milan and Forza Mongolia. Louder, okay? Louder. Forza Milan and Forza Milan and Forza Mongolia. Forza Mongolia. Okay. Forza Milan, Forza Mongolia. Forza Milan, Forza Mongolia. Thank you. Thanks a lot. Thank you. Forza Milan, Forza Mongolia. Forza Milan! Forza Mongolia! Hey! Porco Dio! За хамт уулзагчдаа баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид Сан Сирогийн гадаа AC Milan Болонио багийн 3 дахь гэсэн авраг үр дүн үзчихэд гарч ирсэн. За тоглолт бол маш сонирхолтой өрөлтөөнтэй боллоо. Дээрээс нь AC Milan эргчил Европ тоглох эрхээ баталгаажууллаа. Багаараа үзлээ. Азтай ах маань, Алтан гэрэл ах маань бас яг үндсэн зорилгоо, Италид ирсэн үндсэн зорилгоо биелүүлчихлээ. Сэтгэл ямар байна? Хүлэмгийн тоглолтыг яг ингээд газар дээрээс нь үзэх танд юу ямар санагдав анх удаа? Ер нь бол яг амдаар нь тоглолт үүснэ гэдэг бол маш өөр. Үнэхээр гоё юм байна. Тэрийг бүр биеэрээ мэдэрлээ. Маш гоё тоглолт боллоо. 3 тэгээр тоглолт өндөрлөө. Ер нь бол маш хөлбөмбөгийг өшөө илүү л гоё. Цаашдаа бүр капта үсгээр тийм мэдрэмж төрж байна. Та яг нэг урт хэсэгт суугаад Хондаг сэлгэнээс гарч ирэхтэн зургийг бас дараад амтсан шүү дээ. Тэгсэн чинь манер орж ирээд голтчихсон. Энэ талаар. Тий, ер нь яг манай нөгөө Аз ТV-ийн төлөөлөл гэдгээр нь Хондог ерөнхийдөө мэднэ. Тэгээд зургийг аваад би халаалтан дээр нэлээ ойрхон байсан. Тэгээд зургийг аваад байсан чинь манай хүн гарч ирээд харна. Хоёрдугаар үе дээр бүх юмыг өөрчилчлөө. Тэгэхээр сэтгэл өндөр байна. За тэгээд энэ нөгөө нэг юуны цэнгэлгийн эргэн тойронд байгаа дэлгүүрүүдээс юу авчих вэ сая? Жерси авсан. Өөртөө авбуу яа. Харин жерсиг. Тий, хүүдээ авлаа. Манай хүү одоо хөл бөмбөг бас тоглож эхэлж байгаа. Тий. Хүүдээ зориулаад явсан аяллахаа дурсгал болгоод AC Milan-ы үндсэн өмсгөлээс авчлаа. Тэгээд маш сайхан аялал маань үргэлжилж дүүрэн аялал маань үргэлжилж байна да. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэг рүү хамтдаа шилжих болно. Хамт байгаа бүх үзэгчдэд баярлалаа. Та бүхэнд ч гэсэн Итали явж AC Milan-ы Сан Сиро цэнгэлт хүрээлэнд орж энэхүү иймэрхүү тоглолтыг үзээрэй гэсэн бас ерөөлийг төгсгөлд нь дэвшүүлж байна. Ингээд бүгдээрээ дараагийн хэсгээр хамтдаа уулзах болно. Баярлалаа. Тэгээд Итали улс, Милан хот, AC Milan баг, Сан Сиро цэнгэлт хүрээлэн энэ бүх тэр чигээрээ үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд бүгдээрээ нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлнэ. За дараагийн аялал хаана байхыг, юунд хүрэхийг та бүхэн үзэх боломжтой. Ингээд Италиг дайлаар мордсон нэвтрүүлэгтэй хамт байгаарай. SBS телевизийн хамт олонд BSP, Easy Photo-гийн хамт олонд маш их баярлалаа гэдгээр дэшрэмт дуулахын зүйтэй авах. Та бүхэндээ баярлалаа.